Монголд үндэсний лотерей. Үзэгчдээ та бүхэнд оройн дүүргийн Синик телевизийн бас нэгэн нэвтрүүлэг хүрэхэд бэлэн болсон байна. Энэ бол үндэсний лотерейгийнхэнтэй хамтарч байгаа орой болгон биш юм аа. 1 дахь, 3 дахь, 5 дахь өдөр болгоны орой та бүхэнд хүрэх болно. Өнөөдрийн нэвтрүүлэг маань мэдээ эхлэхээс 10 минутын өмнө эхэлж байгаа. Маш бага хугацаа байна. Ингээд товчхон танилцуулъя. Үндэсний лотерей та бооцоо тавиад тоо таагаад тэрийгээ 500 дахин 1000 дахин 2000 дахин дээрэс нь 50 сая төгрөг 120 сая төгрөг хожих боломж байна. Хэрвээ та үнэхээр азтай бол хямралаас тоо бичээл тэгэл таагаал тэгэл хямралаас бас гарч болох нь шүү. За ингээд хамгийн эхний машин 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуурыг ажилуулах машин байгаа. Хонжуурыг тодруулах машин байгаа. За хурдан ярьж байгаа учраас дунд нь бас нэг жоохон замбраагүй ярьж магадгүй шүү. Та бүхэн тэр дундаас өөрийнхөө хэрэгтэй мэдээллийг олоод аваарай. Яг энэ хүн машинд бол 40 бөмбөлөг орно. Тгээс 9 хүртэлх 40 бөмбөлөг дөрүүлээ ингэ байж байгаа. За ингээд хамгийн ихний машиныг бүгд хамтдаа ажилуулъя. За 40 бөмбөлөг маань 40-өлөө орж ирлээ. Доороос нь үлээлээ. За хамгийн ихний тоо энэ нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын хамгийн ихний тоо ямар дугаар ах нь вэ? 5. Хэрвээ та 5 гэж борлуулагчаас аваад 5 гэж бичээд бооцоо тавьсан байгаа бол таны тавьсан тэр бооцоо хэрвээ 4 тоо дөрүүдээ гарч ирэх юм бол 500 дахин үржигдгийг хэлэхэд таатай байна. Нилээн чимээтэй байна. За 2 дахь тоо бол 3. 53 гэж би машин сайн мэдх юм байна. Өөр юм бас сайн мэдхгүй шүү. За дараагийнх нь 7. 537 гэд та хэрвээ бүгэлдсэн байгаа бол аз тун ойрхон байна. 75%-ийнхаа биелэлийг олсон байна. Хамгийн сүүлийнх нь хэд байх нь вэ? Баярлах хараа болоогүй. Одоо хамгийн сүүлийн тоо 2. За 5372 гэдэг тоог та хэрвээ бичсэн. Тэгээд яг энэхүү хуудсыг бүгэлсэн, тасалбараа авсан байгаа бол тасалбараа хийж болохгүй шүү. Тасалбараа хаях юм бол тэгээд хүчингүй болоод баларсан юм болж шүү. За ингээд 5372 гэдэг дугаарыг та бичээд доотлон 500 төгрөгийн бооцоо тавихыг манай борлуулагч нар та бүхэнд сануулсан байгаах. Ингээд 500 төгрөгөөр та 500 дахин үржүүлж явах юм бол энэ маань юу вэ? 250 мянган төгрөг хожих боломжтой биш. Хин зүгээр таны 500 төгрөгийг чи 250 мянган төгрөг болгож өгөх үү? За ингээд эхнийх нь бол 5372. Та бүхэн доор харагдаж байгаа Facebook хаягаар. За мөн дээрээс нь өдрийн сонины маргаашийн дугаар. За мөн одоо вебсайтаар болоод энэ тусгай харагдж байгаа дугааруудаар уцтаж өөрийнхөө тооны талаарх мэдээллийг аваарай. За дараагийн машинаа танилцуулъя. Таны таасан бичсэн тоо хэрвээ хараахан энэ 1-р 3 дугаар зэргийн хонжуур дээр таараг бол та санаа зовох хэрэггүй. Та хэрвээ тэнд 4-ийг гарч ирээгүй бол танд дахиад 2 дахь боломж байгаа. Яагаад гэвэл энэ 4D машин дээр таны бүгэлсэн 4 тоо дахиад хүчнэтэй гэдгийг хэлье. За ингээ бүгд хамтдаа 4D 2 дугаар зэргийн хонжуур. Энэ бол таны тавьсан бооцоо 1000 дахин үржигдэнэ гэдгийг хэлэхэд таатай байна. За ингээ бүгд машинаа ажиллуулж эхлэе. За энэ дотор мөн адилхан тгээс 9 хүртэлх 40 бөмбөлөг байгаа. Яг адилхан. За ингээ хамгийн ихний бөмбөлөг хэд гисэн тоо байх нь вэ? За 3. Хамгийн ихний цифр бол 3 байна. 3-ыг бүгэлсэн байвал та бас жаах инээмсэглээд байж хаад буруудахгүй. За дараагийнх нь бүр хүмүүсийг хацтай байдаг да. За дараагийнх нь 6. Доороо 6-астаа бол 6 шүү. За 6 гэсэн тоо гараад ирлээ. 36. За дараагийн тоо бас дахиад 3. 3. За дараагийнх нь тоо би ч нэг юм харж мэдээд байдаг биш л те. Дахиад 6 гараад ирэх юм шүү дээ. 36-гээ бүгдсэн байвал бөөн аз боллоо ш. Таны тоо энэ 3-ын тоо ч ямар ширүү байна. За 2 дугаар зэргийн хонжуур дээр маш сонирхолтой тоонууд гарч ирлээ. Энэ машин дотор бол ердөөсөө 4 хүн ширхэг л 3-ын тоо байгаа ш. Тэгээд тэр 4-ийн 3 нийт гараад ирхий. 36-33. Хэрвээ та яг ингэж бүгэлсэн бол таны бүгэлсэн тооны ард тавьсан бооцоо хэрвээ 500 төгрөг тавиад тэгээд яг энэ 4 тоог бичсэн бол таны мөнгө 1000 дахин үржигдэх нэ шүү дээ. За ингээд 3 дахь машин. Эхний 2 дээр таараагүй бол та бас санаа зовлтгүй. Танд 3 дахь боломж байгаа. Ингээд 3 дахь машиныг бүгдээр хамтдаа ажилуулъя. Ажилуулахаас өмнө таны тавьсан бооцоо хэд дахин үржигдэхийг нэг хэлье. Энэ бол 500 биш, 1000 биш. Тэгэхээр хэд болох бол
1500 байх болоо 2000. Энэ бол 2000 дахин үржигдэн гэдгийг хэлээ. Ингээд нийтдээ мөн яг адилхан тэгээс 9 хүртэлх 40 бөмбөлийг энэ тоор хүлээж байгаа. За хамгийн ихнийх нь хүлээж ийн 8 гэдэг цифр бол ерөөсөө тэнд гараагүй. Хамгийн ихнийх нь 8 энд гарч ирлээ. 8. Дараагийн цифр. Дараагийн тоо. За энэ ч бас 40 бөмбөлгнөөс гарч ирэх гэж бас бөө юм болж шүү дээр дотор. За сайн харагдахгүй байна. 2 8 2 82 82. За дараагийн тоо. Дараагийн тоо чимээгүй бүгдөө үлээ 4. Дандаа 2 хуваагддаг тоонууд гарч ирээд шүү. Одоо 6 гараад ирэх юм биш үү? Дандаа тэгш тоо гараад ирэх юм биш үү? 3 их ширүүн байсан да тэр дотор. За дараагийнх нь хэд байх нь вэ? Бүгдээ хамтдаа харъя. 3. Хэлж амжаагүй тэр 3 гараад ирлээ шүү. 3. За 82 43. 82 43 гэдэг дугаарыг та бичээд борлуулагчаас яг энэ хуудсыг аваад ганцхан энэ дөрвөн оронтой тоог бичээд 500 төгрөг хамгийн багадаа бодоод бооцоо тавьсан болвол таны бооцоо 2000 дахин үржигдсэн байх нь шүү дээ. Та хэрвээ манай нэвтрүүлгийг үзэж чадаагүй бол одоо яг энэ лотерейг тоглож исэн хүн амтан харсан бол найз нөхөдтэй хэлээрээ яг одоо шинэ телевиз дээр гарч ирэх. Зөвхөн лотерей бол зөвхөн шинэ телевиз дээр гарна гэдгийг та бүхэндээ хэлэхэд тун таатай байна. За өнөөдрийн оройны 50 сая төгрөх боломж хожих машин маань энд байж байна. За яг энэ дээдлэлт бол арай олон бөмбөлөг байгааг манай үзэгчд маань анзаарж байгаа бох. Энд нийтдээ тэгээс 9 хүртэлх 60 бөмбөлөг байгаа. 60 бөмбөлөг энэ дотор эргэлдэх нь байна. За 60 бөмбөлөг эргэлдэж байгаа хооронд та бүхэндээ би мэдээлэл хүргэх болно. Юу гэхээр зэрэг хамгийн гол нь энэ 60 бөмбөлөгнөөс 6 бөмбөлөг нь энд гарч ирнэ. 6 бөмбөлөгийг та дараалалаар нь таах юм бол 50 сая төгрөг очно. За дэлгэрэнгүй мэдээллийг машин ажиллаж байгаа хооронд та бүхэндээ танилцуулъя. За ингээд машин маань ажиллаж эхэллээ. 60 бөмбөлөг урагшаа. За үлгэрээ. Машин маань үлгэрээ. Үлгэр ойлгохтойгоо үлгээд. За үлгээд эхэлсэн. За хамгийн ихний бөмбөлөг 1 юм бас анхдагчаасаа эхэлдэг. Тгийг тооцохгүйгээр нэгээс эхэллээ. За мэдээлэл хүргэе. Та дараалалаар нь 5-ыг таасан байж болно. Мөн дээрэс нь та 3-ыг таасан байж болно. Хоёр яга явахгүй наа. Явра. Жон гацалт үлсэж чинь. Тэгтээ шууд нэвтрүүлэг явж байгаа юм чи би ингэж үлхээд дараагийнх нь хэд вэ? Тэгсэн тоо гарч ирлээ. Дараалалаар нь таах ёстой шүү. Хэрвээ та 5-ыг дараалж таасан байх юм бол сая 500. За 4-ыг дараалж таасан байх юм бол 150 мянган төгрөг гэх мэтчлэн. За энэ маань энэ чинь жон гацаад байна. 6 биш 9 вэ шүү. 1 тэг 9. За дараагийн бөмбөлөг 6 бөмбөлөг гарч ирэх ёстой. Дахиад 1 байх шиг байна. 1 тэг 9. Энийг дахиад үлдэх чинь. За 1 тэг 9 өмнөх машинуудаас гарч ирээгүй цифрууд гарч ирж байгааг үзэгчд маань анзаарч дахиад тэг гараад ирлээ. 19 10. За 19 10. За хамгийн сүүлийн бөмбөлөг маань хэд байх нь байна? 6 дахь бөмбөлөг 9. Ямар сонин гарч ирж байна. За ёстой сонирхолтой гарч ирлээ. Та бүхэн анзаарч харж байгаа бох. 1 тэг 9. 9 мөн биз дээ? Мөн ба штэ. 1 тэг 9. Хөөх та яг ингэж бичсэн бол маш ховрын цифрыг бичсэн байх нь штэ. За ингээд та хэрвээ яг дарааллаад энэ 6 цифр гараад ирсэн бол 50 сая төгрөгийн эзэн болсон байх нь. За бусад дэлгэрэнгүй мэдээллийг яг энэ доор харагдаж байгаа мэдээллүүдээс одоо Facebook-аас сонингоос бусад мэдээллүүдээ аваарай гэж хэлье. За ингээд хамгийн сүүлийн 120 сая төгрөгийн азтанг тодруулахад бэлэн болсон байна. Энэхүү машин маань бол 642 нэртэй супер машин байгаа. Энд 1-ээс 42 хүртэлх цифрыг агуулсан 42 ширхэг бөмбөлөг байгаа. Энэ 42 бөмбөлөгнөөс та 6 бөмбөлгийг таах юм бол тэгвэл дараалалж байх албагүй. 6 бөмбөлгийг таах юм бол та 120 сая төгрөгийн эзэн болно. Тэгвэл энэ бөмбөлөг эндээс 7 бөмбөлөг гарч ирнэ. Яагаад 7 бөмбөлөг гарч ирж байгаа гэдгийг та бүхэндээ машин ажиллаж байгаа хооронд дэлгэрэнгүй танилцуулъя. За ингээд машин ажиллуулъя. За 7 дахь бөмбөлгийг бол бид нэр бонус бөмбөлөг гэж хэлж байгаа. Тэгэхээр бонус бөмбөлөг танд туслах болно. 5 тоо таагаад 6 дахь нь таагаагүй бол 7 дахь бөмбөлөг гарч ирнэ.
7 дахь бөмбөлөг нь ямар учиртай юм бэ гэвэл таны таасан 5 тоо байгаад 6 цифр дотор байгаад 6 дахь нь байхгүй бол бонус бөмбөлөг танд тус болно. Бонус бөмбөлөгтэй нийлээ та зургуулынгийн та чадсан бол 12 сая төгрөгийн шагнал авах шүү. За мөн бонус бөмбөлөг өөр хонжуурууд дээр 4 3 бусад бөмбөлөг бусад хонжуурууд дээр үйлчлэнэ гэдгийг та бүхэн хэлэхдээ тун таатай байна. За ингээд 40 42 эхний 2 бөмбөлөг айл хэдийн гараад ирсэн байна. 40 42 За бонус бөмбөлөгний талаарх мэдээллийг та бүхэн энэхүү вебсайтаар, фэйсбүүкээр ороод за мөн манай тусгай дугаараар холбогдоод операторуудаас дэлгэрэнгүй асууж мэдэж болно. За 40 42 27 28 За 5 дахь бөмбөлөг та энэхүү лотерейг аваад бүгдсэн байгаа бол ямар нэгэн байдлаар дараалалаараа байх нь хамаагүй гэдгийг та бүхэндээ дахин хэлэхэд тун таатай байна. Таны бичсэн 6 тоо ямар нэгэн дараалалгүйгээр энд зургуулаа гарч ирэх юм бол 120 сая төгрөгийн авсан болно гэдгийг хэлэхэд тун. За ингээд 6 дахь бөмбөлөг 4. За хэрвээ та 40 42 27 28 29 4 гэсэн дугааруудыг бичсэн байгаа бол 120 сая төгрөгийн азтан болсон байна. Гэхдээ бүгдөө хамтдаа харъя. 7 дахь бөмбөлөг бидэрт бас дахин нэг боломжийг олгож байгаа. Энэ дотроос 5 тоогоо та таацсан байгаа бол 5 тоогоо таагаад 6 дахь бөмбөлөг нь бол таагдаагүй. За 5 гэсэн тоо орж ирээ таны 6 тоо зургуулаа таагдсан байгаа бол та 12 сая төгрөгийн шагналын эзэн болсон байх нь. За ингээд орой болгон би орой болгон гэж хэлж болохгүй юм байна. 1 дахь, 3 дахь, 5 дахь өдөр болгон та бүхэн үндэсний лотерейга тоглоороо ингээд мэдээж маш олон салбаруудаас та бүхэн очиод борлуулагч нараас дэлгэрэнгүй мэдээллийг авч энэхүү тоглоомонд одоо идэвхтэй оролцоорой гэж хэлмээр байна. 10 минут хангалтгүй байсан учраас би маш хангалттай мэдээллийг өгч чадсангүй. Гэхдээ 1 дахь, 3 дахь, 5 дахь өдөр болгоны орой тоглоод байх юм бол үзээд байх юм бол та энэхүү тоглоомонд амжих болно гэдгийг хэлье. Ингээд Сэнэг телевизийн 19 цаг 30 минутын мэдээг та бүхэн хүлээн авч үзээрэй. Харин одоо манай үндэсний лотерей энэ хүрээд өндөрлж байна. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей